Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хаалтай хорих анги. Хоригдолд чөлөө олгох. Нээлттэй хорих ангид ял идэж байгаа хоригдлын эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг их, төрсөн ах эгч, дүү, өвөг эцэг, эмэг их, нэг ам бүлт хамт амьдардаг аж, зээ, төрөл садангийн хүн дээр өвчлсөн, эсвэл нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл осол тохиолдсны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол дугаан хоригдлын зам байдал, засрал хүмүүжлийг харгалзан хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно. Чөлөө хүсэгч хоригдол түүний батлан даагч дээр дурдсан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, баг, дүүрэг, хорооны засаг дарга, эмнэлгийн байгууллагын магадaltaаг бүрдүүлэн хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ. Чөлөө авах хоригдлыг түүний төрөл садангийн 2-оос доошгүй хүний батлан даалтад өгөх бөгөөд хоригдол оргон зайлсан тохиолдолд түүнийг эрен сурвалжлагтай холбогдсон гарсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна. Батлан даагч нь хоригдлыг гэмт хэрэг зөрчил үйлдэхээс өргөсөн сэргийлэх, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр хоригдлыг буцаан авчрах үүрэг хүлээнэ. Чөлөөгөр явах хоригдол түүний батлан даагч чөлөөгөр зорчиж байгаа орон нутгийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтс, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгж байхгүй тохиолдолд нутаг дэвсгэрийн нэгж хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын цагаар өдөрт 1 удаа бүртгүүлэх үүрэгтэй. Чөлөөний хугацаанд бүртгүүлээгүй, чөлөөгөр зорчхоор бүртгүүлсэн газарт очоогүй, зөрчил үйлдэл шийтгүүлсэн, эсвэл мансууруулах юм, сэтгцэд нөлөөт бодис, савтуурал хундааны зүйл хэрэгэлсэн бол чөлөөг даруй зогсоож, хоригдолд энэ хууль заасан сахихан шийтгэл оногдуулна. Хоригдол эрүүхэн хэрэгт шалгагдаж байгаа, эсвэл ял идэж байхдаа дахин гэмт хэрэг үүдэж шийдгүүлсэн, хорогохыг завдсан, зөрчил гаргаж сахихан шийтгэл хүлээсэн, түүнчлэн эмнэлгийн магадaltaа, сум, баг, дүүрэг, хорооны засаг даргын тодорхойлолт, хамаг тэмдэг, батлан даагчийн иргэний үнэлэх зөрчилтэй бол хоригдолд чөлөө олохыг хориглоно.